За сайн уу влог. За энэ удаагийнхаа влогоо амар гоё газар хийх гээд явж байна. Хаана вэ гэхээр Монгол салоноороо үйлчлүүлэх гээд явж байна. Тэгээд бүгдээрээ тийчнээс хамтдаа влогоо эхлүүлцгээе. Би одоо яг үүдэнд нь ирсэн байна. Энэ салоноор маань одоо их манай Монгол охид бүсгүүчүүд маань ер нь бол үйлчлүүлээд эхэлсэн баг. За энэ болохоор Янтрал стейшнээс ер нь бол нэг 6 минут алхаад ирдэг. Яг хотын төвдөг ойрхон ийм гоё Монгол салон ирж байна. Яг тийм хатаа орцгой. Анаас ийм гоё хатtiin. За сайн уу. За манай хөөрхөн найз инжээ байна. Юу вэ? За манай салон тавтай байна. Найз сая халуун моц хүүтэн л зүгээр усууч. За ийм гоё салон байна. Цаагаар за хүүтрэнд халуун нэмэх хүүтэн нэмэх гэж хөндлөө гэсэн. Баярлалаа. За өнөөдөр найз нь сормоос хийгээд ирсэн. Тэгээд нүдээ бол ер нь бол нэг амар будаагүй зүгээр л. Ерөнхийдөө бол сормоос хийхэд будгийн ярьлах гэж таахлаар нэг 5 минут гэр халаа цэмэрлж байгаа. За тэгээ сормоосоо эхлэхээс өмнө хойлоо салоноо эхлээд танаа салонтой эхлээд танилцуулъя гэх үү. За салоноо танилцуулцгаая. За тийм салоноо танилцуулъя. Заавчлаа танадтай аваад. За манай салонээр бол нүрийн массаж, сормоос урсгах буюу одоо сормоос суулгах, шүд цайруулах, fat freezing буюу дуу хайлуулах, мөн дээрээс маникюр гэсэн үйлчлэгээ үзүүлж байгаа. Энэ дээр бол одоо сормоос суулгах буюу сормоос урсгах үйлчлэгээ гэдэг үзүүлдэг байгаа. За тийм надад яг юуны массаж гэсэн байгаа. Массажны орнууд дээр юм байна. Тэгээ энэ бол бүх хайлалт аваад юм байна. Вау, өстой хэрэгтэй. Энэ бол шүд цайруулах үйлчлэг гэж. За энэ бол юуны массажны хэрэглэдэг аппарат юм байна. Эсвэр төрлийн үйлчлэгтэй одоо арсыг одоо цэвэрлэж дэдгсэн сэргийх мэдчлэн маш олон төрлийн үйлчлэг үзүүлдэг аппарат байна. Гэрлийн үйлчлэг буюу LED light therapy. Бүтээгдэхүүний бас хүмүүс нэлээд асуугаад байдаг. Таны ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ гэдэг асуудал байна. За манай болохоор ST-Max буюу солонгосын яг клиник төв буюу арсны эмнэлэгт хэрэглэдэг бүтээгдэхүүн сонсон байгаа. Маш зөөлөн бүтцтэй. Бид нар бол маш олон төрлийн бүтээгдэхүүн судалж байгаа. Биднийхээ яг сонгож авсан байгаа. 13 наснаас дээш бүх төрлийн арсан дээр тохирдог. Тэгээд дээрэс нь зөөлөн бүтцтэйгээс гадна аюу гой бүтээгдэхүүн байна. Үйлчлэгээ сайтай. За гэрлэн имжлэгийг хүмүүс асуулаад нэлээ ингээд сонирхож асууад байдаг л та. Улаан гэрэл болвол ерөөдөө одоо коллагены дэмжиж арсныг одоо гүн чигшлийг нэмдүүлж өгөх үйлчлэг байна. Цэгэр гэрлэн бол одоо бас батгшилтай арсан дээр хэлэг тохирсон үйлчлэг үзүүлж байгаа. За энэс гадна шарман бол мэдээж арсны пластик үзүүлж өгөх мэдчлээ одоо үйлчлэгийг үзүүлдэг. Гэрлээс гадна хүмүүс гэрлийн имчлийн дээр зүгээр тос түрхэл ингээл яах юм шиг боддог боловч маскн дээрээ илүү давхар хослуулж өгвөл амар сайн урддаг. Манай бол хамгийн одоо popular буюу манай салааны яг арсны амир deep hydration буюу арсыг гүн чигшүүлэх сет гэж байгаа. Тэр бол одоо хүмүүс мэдчихэж байгаа маш гоё сет байгаа. Хоёр төрлийн масктай LED light therapy болон арсыг маш гоё чигшүүлж өгдөг гэдэг нь энэ өрөө мэн бол шүдээ цайруулна, дээрэс нь одоо fat freezing буюу хайлалт байна. Тэгээд өмнө массаж гэсэн 3 төрлийн үйлчлэгийг энэ өрөө дотор авдаг. За энэ бол мэдээж хэрэг манай салааны гол сормоос цолголт гэсэн юм явагддаг.
За сормоос танаа салон бас одоо бусад салоноос ялгаатай зүйл нь юу вэ? Ямар сормоосны хувьд бол бусад салоноос ялгаатай гэх юм бол манай хол үнийн хувьд одоо маш боломжтой. Бусад гадаад салонуудын одоо үнэтэй харьцуулах юм бол тийм дэчэрэг одоо маш боломжтой болж байгаа гэж бодож байна. Тэгээд юмуд гэдэг бол маш зөвхөн эрхтэй учраас мэрэгжлийн хүн байх хэрэгтэй. Тэгэхээр манайд бол 5-6 жилийн турш тасралтгүй яг юм бол сормоосны одоо суулгалтаар мэрэгжсэн мэрэгжлийн хүн болох ажиллаж байгаа. Нүүрийн массажны үйл бол бас мэдээж хэрэг Монгол болон гадаад зорсон юм бол байгаа. Мэдээж хэрэг 4-5 жилийн туршлагатай. Айл айлныхан Европ болон Аз гэдэг юм хольж одоо хүмүүстэй үйлчлэгээ үзүүлдэг гэдгээр юм давталтай. Тэгээд өөртөө юу танилцуулах вэ? Энэ ханаа ярих уу? Энэ аягүй гоё бас гээ. харин тийм нэстэ гоё юм. Бид нар яг энэ яг өөртөө ингэж хийсэн баа. Яг ковидын үед юм бол нэгсэн шүү дээ. Тийм шүү дээ тий. Одоо би ийм сормоостай байна. Яа сормоосаа хийхэд дуусчлаа. Нүд амар гоё сэргээл явчлаа баярлаа. За Тэг чи надаас асууж ямар гоё юм бэ? хөөе хэлцэн байна. Хөөе хэлцэн байна. За зүгээр би сэтгэлээ чи амар гоё ямар ч ингээд нэг хүн юу мэдрэмж төрөхгүй амар гоё хүн гоё. Тэгээд нүд гоё сэргээл явчлаа. Нүдийн ер нь бол бурдаг шаардлагагүй ямар ч будаггүй байгаа тий. Сормоос хэлэхээр ер нь аягүй гоё болчихсон. Фаундейшн тавиал тэгээд болоо. Тэгээд Octagon салондоо баярлаа. За тэгээд манай найз нэг юм хэлэн гэсэн. Манай дээр ирсэн бас баярлаа. Тэгээд ерөнхийдөө бол октодтой зориулаад бас бацаагаа хямдрлууд бол байгаа. Юм бол байнгын байдаг гэсэн. Тэр нь болохоор 2 найзаараа ирэх юм бол 65% хямдрал. Мөн дээрээс нь хоёулаа хамтдаа одоо сервис бүгэлдэх юм бол хямдралтай гэсэн үг байна. Хосуудаас ирэх юм бол хямдралтай байгаа. Тэр нь бол байнгын байдаг гэсэн үг харагдана. Тийм бай. Тэгээд дээрээс нь одоо үедээ найз нөхдүүдтэй анхны сервис дээр ерөнхийдөө бол одоо санал болгосон хүмүүс нэрийг хэлж ирэхсэн тохиолдолд манай байнгын үйлчлэгч нар одоо нэрээ хэлж одоо жишээлбэл үнэ гэдэг нэрийг хэлж нэрээ штэ тэгээд тэгвэл асуур дээр чинь хямдрал үзүүлсэн. 10% хямдрал. Тэгээд зөндөө олон гоё хямдралтай үйлчлэгээнүүд явуулж байгаа юм байна. За тэгээд салон дээр ирж үйлчлүүлээрээ баярлалаа. За тэгээд одоо өнөөдрийн влогоо нэг гоё юм дуусгая гэж бодчих. Тэгээд амин хүмүүсийн бас хамгийн асуудаг асуулт what's in my bag гэх. Тэгээд амар удаа хүлээлгсэн юм бол уучлаарай. Тэгээд одоо яг хийгээд дахиад нэг юм нэмжиг гэж одоо тэгээд хийж эхэлчихээ. За тэгээд одоо байдлыг яг газар дээрээс нь хэлчихлээ гэж. Тэгээд сормоосаа хэлэхэд амар гоё байна. Та нар одоо тэгээд намайг шууд өмнө яг влогоо эхлүүлэхэд ямар байсан, одоо яг ямар байсныг хараад өөрчлөлтийг мэдчихэж байгаа бах тий. За тэгээд бүгдээрээ миний зөвхөн одоо яг юу авч явж байгааг харцгаая. За тэгээд цөөх гэвэл болохоор энэ цөөхийг юм бол бүр хасна амар их баяртай байдаг. Яг гэвэл өдөр болгоо ямар ч утсан дээр цогцдог тийм цөөх байгаа. Тэгээд яа. За тэгээд би баг өдөр болгоо барьдаг. За хамгийн түрүүнд юу байгаа вэ гэхээр энэ тол байна. Энэ болохоор юм сислийн эмхтэй хүн байх хэрэгтэй төл. Тол байна. За дараа нь болохоор миний карт холдер байна. Ойлгомоос юм. За карт холдерууд болохоор юу байгаа вэ гэхээр Австралийн фото ID за тэгээд Boba карт гэдэг юм нөгөө даатгалтай байдаг оюутан хүн болгоо. За тэгээд банкны карт байна, жолооны Монгол төхөөрөмжлөх байна. За хүнсний салооны карт байна. За тэгээд ажилчдын карт байна. Тэгээд Costco-гийн карт байна.
Тэгээд ийм юмнууд л байна. Тэгээд ер нь бол кэш ер нь бол авч өгдөггүй. Бас кэш авч өгнө хэлсэн шүү дээ. Харин банкны картаар авч явах одоо энэ бүх юм уцаараа шууд уншуулждаг болохоор айгүй амар. За ийм юм байна. За дараа нь болохоор ийм вестиар юм нэртэй бас байна. Ямар их жижиг үнэртэй бас нэг цуглуулж авч явдаг. Гэрийн төлхөр байна. Энэ свайптайгаа. За тэгээд ер нь бол би байнга зөвхөндөө уруулаа байнга боддог. Ийм сислэгийн глосс байна. Амар гоё юм уруулыг бас тооруулдаг. Глосс. За тэгээд энэ болохоор уруул хүрээлэгч байна. Энэ болохоор Кайлигийн хүрээлэгч. За энэ болохоор мөн бол амар уруулын бодог юм тест байдаг. Энэ болохоор YSL-ийн уруулын өнгөлөгч. Энэс айгуу гоё гаатай энэ нэг байдаг. За энэ болохоор Dior-ийн уруулын бодог юм бол байнга ажилдаа авч явдаг. Байнга төгтөг уруулын бодог. Улаан уруулаа байнга өдрөөлөх ажилдаа авдаг. За тэгээд Kylie-ийн өнөөдөр болохоор уруулын бодог юм уруулын бодог юм хүрээлэгчтэйгээ хамтдаа. За өнөөдөр болохоор ийм MAC-ийн ийм уруулын бодгаар өнөөдөр уруулаа батсан. Өнөөдрийн уруулын бодог нь болохоор юм байна. За MAC-ийн уруулын бодог нь бас айгүй гоё. За ёо. За тэгээд Fenty-ийн бас уруулын бодлогч байна. Энэ бас амар гоё. Тэгээд юу юм баг болж байгаа шиг үнэ үү? За тэгээд ийм AirPod байнга хэрэглэдэг. Хамгийн сүүлийнх нь болохоор ийм нөгөө C гэж Жорж Арманы нэртэй бас ийм жижиг нэртэй бас байна. Өдөр ийм нэртэй бас итгэсэн. За тэгээд жижиг зүгтээ явсан болохоор бас нэг санаагүй байна. Тэгээд ер нь бол хөвчлэн ерөөсө пудр эдгээр хэрэглэдэггүй. Дандаа уруулын бодогтой байхад тэгээд л болоо. За тэгээд влогтойгоо хамтдаа байсан та нартай бүгдэнд маш их баярлалаа. Тэгээд лайк, шеэр, subscribe дараарай. Удахгүй дараагийн влогоор уулзцаа.